Засгийн газар төрийн албаны зардлыг танааж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах багц шийдвэрүүдийг дараалан гаргасаар байна. Гэвч эдгээр шийдвэрүүд бодит үр дүнд хүрэх хэсэг нь хэрэгжилт хяналтаас шууд хамаарах юм а. Засгийн газраас төрийн албаны 3000 орчим сул оронтойг нөхөхгүй тодорхой хугацаанд зарцаахаар болсныг мэдэгдлээ. Ингэснээр төрийн байгууллагуудын бүтэц чиг үүргийг дахин нягтлж дуусах хүртэл шин томилгоо шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Засгийн газрын тооцоолсноор энэ шийдвэр нь ойролцоогоор 26 яамтай тэнцэх хэмжээний оронтойг хэмнэж жилд 7.4 тэрбум төгрөгийн цалингийн зардлыг бууруулах боломж бүрдүүлнэ гэж үзжээ. Мөн төрийн албан агчдыг олон давхар тайлан бичдэг байдлыг зогсоож нэг удаа мэдээлэх зарчимд шилжүүлэхээр боллоо. Үүнээс гадна төр хүн суртлаа багасгаж 2026-нд аж ахуйн нэгжүүд хийх байсан 9300 төлөлгөөд хяналт шалгалтыг цуцаллаа. Ажлын цагийн хувьд илүү уян хатан зохицуулт хийж 7 хоногт нэг өдрийг зайнаас ажиллах, амралтын өдрүүдэд ажилуулахгүй байх, ажлын цагийг уян хатан эхлүүлж тардаг байх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжих юм а. Ер нь төр бизнестэй харьцаж байгаа альва харилцаанд л иргэд төрийн хуулийн этгээдэд хүн суртал үүсгэж шít. Тэрийг бид нар юу гэж хараад байна гэхээр зөвшөөрлийн үйл ажиллагаа. За энэ бол одоо их түвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг их хурал дээр ажиллаж байна. Нөгөөх нь яах аргагүй хяналт шалгалтын үйл ажиллагаа. Тэгэхээр зарим тохиолдолд бол яадаг вэ гэхээр нөгөө хуулийн этгээдүүд ингэж байна. Төр юуг шалгах гэж орж ирсэн бас тодорхойгүй ил тод биш байгаад байна. За нөгөөтэйгүр энэ салбарт хэрэгжилж байгаа хууль тогтоомжоо хоёр өөрөөр тайлбарлаад байна. Нэг аж ахуйн нэгжээр тэр нь зөрчил болж байхад нөгөө аж ахуйн нэгжээр зөрчил биш болоод байна гэдэг асуудлуудыг бол нэлээд хөндөж тавьж байна. За энэ асуудал бол мэдээж нөгөө төрийн байгууллагаас иргэн бизнесийн үйл ажиллагаатай харилцаж байгаа бас гол харилцаа учраас бид нар энэ төрийн одоо хяналт шалгалтын хуулийнхаа шинжилсэн найруулгын төсөл дээр бол нэлээд нухацтай хандж байгаа. За хуулийн төсөлтэй холбогдлолтой болон өнөөдрийн засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэгэн асуудал ялангуяа одоо дунд шатанд одоо тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх гажуудулж байгаа үйл ажиллагаа байвал иргэд олон нийт манай байгууллагад нээлттэй мэдээлж болно. Үүний зэрэгцээ хувийн хвшлийг дэмжих чиглэл тодорхой алхмуудыг дараалан хийж эхэлсэн гэж ерөнхий сайд учрал дахин мэдэгдэх боллоо. Тухайлбал татварын үрийн улмаас хаагдсан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд зарласан ч өнөөдрийн байдлаар 8000 орчим компани дансыг чөлөөлжээ. Тэгэхээр тэр болгоны нээхэд одоо 6 банк бол бүрэн нээгээд дууссан. 6 банкн дээр нээх ажил нь явж байна. Нийтдээ 35800 данс нээгдсэн байна. Одоо өнөөрөд нь багтаага дуусгахаар банкуудтайгаа ярилцаад одоо ажиллаж байна. Тэгэхээр бид нэр одоо та бүгд маань энэ сарын хугацаанд үйл ажиллагаа зохион байгуулад, зөв зохион байгуулад татвараа солиочил тэр боломжийг л олгож байна гэсэн үг. Энэ үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад хүнсний ногооны хүртээмж чанарыг одоо сайжруулах хүрээнд үрийн одоо асуудлыг бас 1 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлээд энэ одоо мөнгөөр тодорхой хэмжээний 4 төрлийн одоо ногооны үрийг авч одоо хөнгөлөлттэй үнээр зээлээр олгох энэ одоо шийдвэрийг гаргаж байгаа. Мөн төрөөс худалдаа авсан ажил үйлчлэгээний төлбөрийн гүйцэтгэл баталгаажсан тохиолдолд 36 хоногийн дотор олгох зохицуултыг мөрдүүлэхээр болсон нь бизнесүүдийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэсэн. За ингэснээр засгийн газар нэг талдаа төрийн зардлыг танах, нөгөө талдаа хувийн хвшлийн үйл ажиллагааг дэмжих хос бодлогыг зэрэг хэрэгжүүлж эхэлж байна. За гэвч эдгээр шийдвэрүүд бодит үр дүнд хүрэх хэсэг нь хөрсөн дээрээ хэрхэн буухаас хамаарна.